За манаас үгийг үзэж байгаа хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Минжин гэдэг. Би Америкт ирээд 17 жил амьдраад мэргэжлэрээ 10 гаруй жил ажилласан юм байна. Нэгтлэн бодох мэргэжилтэй. За өнөөдөр ярих байгаа зүйл бол би өөрийнхөө гаргасан алдаанаас ингээд суралцаад энэ бичлэгийг хийж байна. Тэтгэврийн тухай байгаа. Америкт тэтгэвэр хуримтлал гэдэг зүйлийн тухай ярих болно. Тэгээд тэрэндээ болохоор 401k тэгээд Roth IRA traditional IRA, HSA account, тэгээд high yield savings account and then individual brokerage account-уудын тухай ярина. За тийм болохоор ингээд эхлэе. Миний гаргасан алдаа гэх юм бол шүү дээ. Би Америкт ирээд ингээд сургуулаа төгсөөд тэгээд дараа нь бичиг баримт гээд ингээд явж байгаа. Дараа нь ажилдаа ороод ингээд явж ирсэн гэнт байшин аавна гэл ингээл хамаг мөнгөө байр авахын төлөө хадгалаа тэгжсэн байраа аваад тэгэл засвар хийгээл тэгээ ингээд байжсэн чинь хүүхд гаргаад ингээд явж агаад хүүхд гарахаас өмнө болсон юм байна. Гэнт ингээд тэтгэвэр яах вүлээ ингээд бодсон. Тэгээ тэтгэврээ гаргаад тэтгэвэр яах вүлээ би ч нэ тэтгэврээ Америкт ингээд тэтгэврт гарсан чинь би ч нэр юу ч үгүй юм биш үү гэдэг ингээд гинт бодож эхэлсэн. Тэгэж бодож байгаад бол зүгээр ингээд амар research хийж байгаа л ингээд 401k бол мэдчихсэн ажлаас offer хийдэг. Тэгээд Roth IRA, traditional IRA гэдэг ингээд сургууль сурч ирснээс болохоос яг ингээд өөртөө ингээд амьдрал дээр хийгээгүй юмнууд зөндөө байсан. Тэгээ би чинь хүүе, би чинь юу вэ гэж бодоод. За тэгээд эхэлсэн. Манайхан ч гэсэн ялгаагүй шүү дээ. Энэ Америкт ирсэн цагаачуудын ер нь амьдрал бол яг тийм. Тэгээ ингээд явж байгаа л тасан зөгцөх ингээд зөндөө юм хийж явж байгаа ингээд эхэлдэггүй байгаа. За тэгээд эрт эхлэх тусмаа сайн. Тийм болохоор ингээд энэ бичлэгийг үзэж байгаа бол та угсаа яг эхлэх гэж байна. Маш онцгой, зөв газар ирсэн байна. За тэгээ 401k гэж юу вэ? 401k гэдэг нь болохоор ингээд ажлаас чи ингээд олгогддог юм тэтгэврийн план байгаа. Тэгээд тэнд болохоор таны цалингаас ингээд татвар төлөхөөс өмнө ингээд таны орлогоос ингээд шууд авагдаад ингээд хуримтлал үүсгдэг юм аккаунт байгаа. За тэгээ байж тал зарим компаниуд 401k match гэдэг юмтай байгаа. Match гэдэг нь болохоор ингээд 3%, 4%, 5% гэх ингээд юм зэрэг хувьнууд байдаг байхгүй юу? Тэр нь болохоор таны цалингаас одоо таны цалин $100,000 байсан гэж бодъё заяа амархнаар нь 100 гэдэг та авчи. 4% matchтай гэх юм бол та ингээд цалингаасаа $4,000 401k дээр contribute хийх юм бол компани ч бас яг ажилхан 4% ингээд таны хуримтлалд оруулнаа гэсэн contribute хийнэ гэсэн. Тэгэхээр ингээд нийт 4 дээр нэмэх нь 4 ингээд $8,000 хуримтлалтай болно гэсэн. Жилээцэд. За тийм болохоор хэрвээ танаа ингээд ажилтдаг газар чинь 401k offer хийж байх юм бол за энийг бол маш чухал ашиглах хэрэгтэй. Нэгдүгээрт та татвараас хөнгөлөлт авж гин те ингээ хийсэн мөнгнөөс татвараас хөнгөлөлт авж гин. Татвар төлөхийн өмнөөс ингээ асагдж гин гэсэн үг те. Тэр чинь тэгээ ингээ tax bracket-ийг бодохоор хамгийн дээдлийн хэсгээс насагдана. Тийм болохоор ингээ savings good. Хоёр дахь нь болохоор үнэгүй мөнгө компаниас ирж гинэ гэсэн үг. За тэрийг ашиглах хэрэгтэй. Зарим компаниуд ийм high percentage-тай байхаараа vesting гэдэг юмтай байдаг. Vesting гэдэг нь болохоор тэн ингээ ажилласан он жилээс хамаарад тэр компаниас гаргасан мөнгнөөс хэд хувиар нь ингээ хэд хувийг авах боломжтой вэ гэдэг ингээ харуулсан байдаг. За та ингээ нэг компани ажиллаж исэн чинь ингээ компани 4% өгөө та 4% өгөөд ингээ байж тал бол ингээ нийт $8,000 олцсон байлаа гэж бодъё. За тэгээ ингээ бүр ингээ за яг цалин чинь нэмэгдээгүй гэж бодъё. Заяа жил болгон 100 аваад лээсэн. Тэгээ 4 жилийн дараа ингээд компани таны төлөө 4%-аар өсөөр хагаад $16,000 олцсон байлаа гэж бодъё. За тэгээ яг ажлаасаа гарах гэсэн чинь гинт хүүшээ та 4 жил ажилласан болохоор та 80% инвестингтэй гэвэл та тэр 16,000-ийнхаа зөвхөн 80% л авна гэсэн үг. Тийм болохоор ингээд тэрийг бол сайн vesting schedule гэдэг юмыг цаа ойлгох хэрэгтэй. Тэгээ таны employer handbook энэ төр benefit package дээр байвал тэрийг маш сайн хараад анзаарсан байх хэрэгтэй шүү. Ажлаасаа гарахаа өмнө бас сайн бодоорой. Is there a vesting schedule? Тэгээ би ингээ гарах юм бол ингээ мөнгө алдах юм шүү дээ. Тэдээ би алдах юм шүү дээ гэх. Тэрийг сайн бодож гараарай гэсэн үг. За тэр нэг тийм байгаа. За тэрний дараа болохоор IRA гэдэг юм байгаа. Тэн дээр болохоор traditional IRA, Roth IRA гэх хоёр IRA байгаа. Roth IRA нь болохоор та татвар төлсөн мөнгнөөсөө ингээд өөрөө contribute хийгээ явна гэсэн үг. Тэгэх юм бол дараа нь та тэрийн мөнгөө ингээд
тэтгэврт гарсныхаа дараа 65 үрээд ингээд тэр мөнгө авах юм бол 59.5 ч байдаг лөө. Зарим хүмүүс 59.5-аар авчулна, зарим хүмүүс 65 авчулна. Тэр мөнгөө эргүүл тэндээсээ ингээд авах юм бол татвар төлнө. За тэгээ Roth IRA нь болохоор одоо татвар төлөөд дараа авахдаа татвар төлөхгүй. Тэгэхээр ингээд тэр мөнгө чинь таны contribute хийсэн мөнгө ингээд tax free өснө гэсэн үг. Дараагийн юм болохоор traditional IRA. Traditional IRA нь болохоор одоо татвар төлөхгүй авахтаа татвар төлнө гэсэн үг. За одоо би ингээл амар өндөр орлоготой жил байна гэх юм бол за би эндээсээ ингээд юу ачи traditional IRA руу contribute хийчи. Тэгэх юм бол юу яах юм бэ наа? Traditional IRA руу contribute хийх юм бол ингэх юм байна гэнгээ бодно. Нөгөө татвараас tax burden чинь less болоод татвараас хасагдаад тэгээ дараа нь хөшөрхөөрөө ингээд орлого хийдэж явах юм билээ те. Тэндээсээ ингээ авахтаа тэр үедээ татвараа төлнө гэсэн үг. За тэгээд individual хүмүүст бол жилийн яг одоо энэ жилийн 2026 оныхоор бол юу байгаа шүү. Хувь хүний contribution limit бол 50-аас доош настай хүмүүст бол 7000, 8000 50-аас дээш настай хүмүүст бол 8000-ын contribution хийх боломжтой байгаа. Гэхдээ энэ нь болохоор Roth traditional combined шүү заяа. Тэгээ аль зөвхөн Roth руу 7000, traditional руу 7000 нийт 14000 гэсэн үг биш. Зөвхөн жилдээ л 7000 ямар нэгэн IRA account руу. За тийм байгаа. Дараагийн account нь болохоор HSA account буюу Health Savings Account гэдэг юм байгаа. Энэ нь болохоор зөвхөн high deductible health planтай хүмүүст зориулсан юм account байгаа. Тэр нь болохоор нөгөө нэг high deductible health plan гэдэг нь болохоор нөгөө нэг HMO, PPO, EPO гэх тийм нөгөө нэг Medicare, Medicaid энэ биш team health planтай хүмүүст зориулсан ийм одоо medical expense savings account гэсэн үг. За тэр нь болохоор ингээд тэр мөнгөг болохоор та эрүүл мэндийнхаа зүйлд татвар төлөхгүйгээр contribute хийгээд татвар төлөхгүйгээр ашиглаж болно. Тэгээд тэр нь татвар төлөхгүйгээр бас өснө. Тэгэхээр triple tax advantage гэдэг байгаа. Ингээ 3 татварын advantageтай гэсэн үг. Тэгээ бас тэтгэврт гарсны дараа medical бус зүйлд ашиглаж болно. За одоо ингээ бүр medical биш ингээ өөр юм төлөө явж болно. Тэгтээ бол татвар төлнө. Medical биш бол татвар төлнө гэсэн үг. Тэгтээ тэр нь бол яг тэгэл ингээл traditional IRA шиг болчихно гэсэн үг 65 хүрээснийхаа дараа. Тэгээд team account байгаа. Тэгээ HSA-д болохоор хувь хүн 4300 хүртэл доллар contribute хийж болно. 2025 онд 2026 онд. Тэгээ family болохоор $8550 хүртэл contribute хийж болно гэсэн үг. За тийм байгаа. Тэгээ дараагийн юм нь болохоор emergency savings account. Тэр нь болохоор та ингээд янз бүрийн emergency-д мөнгө зориулаад хадгалж байгаа бол тэрийг high yield savings account-д хийгээрэй. Тэр нь болохоор Bank of America, Chase энтрийн savings биш. Ингээд high yield savings account. Тэр нь би бол American Express high yield savings account-ыг бол big fan. Хүүн болохоор 3.5 3.8 бүр 4 мөрөө хөвөлцөн явж байдаг. 385 байсан баха хамгийн сүүлийн үед шалхахад. За team accountant ингээ мөнгө хатгалаарай. За хизээч тэр нөгөө нэг American Express Bank of America, Chase, Wells Fargo энтерт бол хизээч бити хадгалаарай. Яг бол хүүн бол үнэхээр joke. Тийм байдаг. Тэгээ бас өөр money market fund-д бас ашиглаж болно. За тэгээ high yield savings account ийм газруудад хадгалуулахаар бас $250,000 хүртэл таны мөнгө чинь бол safe. Яагаад гэвэл FDIC insured гэдэг газруудыг ингээд газарт л мөнгөө хадгалаарай. Яагаад гэвэл ямар нэг юм болоод тэр банк дампуурах ч юм уу тэр компани дампуураа ингээд янз бүрийн болоод мөнгө чинь ингээд алга боллоо гэж ботход government federal $250,000 хүртэл backup хийсэн байгаа. Тийм болохоор та мөнгө алдахгүй гэсэн үг. За 250,000-аас илүү мөнгөтэй хүн байвал энийгээ бол ингээд 2-3 ингээд өөр банкнуудад ингээ хийх юм бол нэг банк бүрээс $250,000 авна гэсэн үг. Янз бүрийн дампуурах юм бол тэр их мөнгөтэй бол тийм тэгэж бас мөнгө хадгалж болно. Гэтэ ямар ч хүн emergency savings $250,000 хадгаламжтай байдаг байх та тий. За тэгээд өөр нэг юм нь болохоор brokerage account. Brokerage account нь та мөнгөө хадгалах юм бол inflationтэй тэмцэх бол номер 1 арга гэж би боддог. Яг бол inflation ч одоо бүр сая
мэдгүй Лос Анжелест бол 9.3% байгаадсан баха. Амар high тийм inflation байгаа. Тэгэхээр ингээд таны мөнгө чи ингээд losing value те ингээд он жил явах тусам ингээд мөнгө чи ингээд өнөөдрийн худалдаа авах чадвар дараагийн юмны үн өсөх тусам ингээд худалдаа авах чадвар чинь багаснаа гэсэн. Тэрнтэй тэнцхийн тулд brokerage accountant S&P 500 invest хийх юм бол S&P 500-ийн return нь 100 жилийн дунд чинь бол 10% байсан баха. Тэр хавцаасан. За тийм байдаг байгаа. Тийм болохоор сайн мөнгөө ингээд юу яхын тулд value-г нь алдагдуулахгүй тулд ингээд brokerage accountant хийж ингээд counter off хийх хэрэгтэй. За тэгээд brokerage account бол маш flexible. Ямар ч tax advantage-гүй татварт бол ямар ч advantage байхгүй. Тэрнээс бүр олсон орлоготой бол татвараа төлнө. Яг ингээд зүгээр орлого шиг. Тэгтээ маш flexible. Хүссэн үедээ investment хийж болно. Хүссэн үедээ тэрийг ингээд зараад аваад ингээд явж болно. Тэгтээ ер нь бол investment S&P 500 энтерт бол investment хийж байгаа хүмүүсийн бол хамгийн important зүйл бол хамгийн чухал зүйлүүд нь бол эрт эхлэх тогтмол contribution хийх. Тэгээд алхамаар суралцаад ингээд өөрийнхөө ингээд портфолиогоо ингээд бүр ингээд амар strong болгох. Тэгээд маш удаан хүлээх, like patience. Тэгээ бас маш хүмүүсийн их гаргадаг алдаанууд бол хитрхи удаан хүлээх, эхлүүлэхээс маш удаан эхлүүлэхийн төлөө ингээ бүр ингээ хүлээгээл за би нэг тэгнэ гэж бодоод явж итэл 1 жил мэл болсон, 2 жил мэл болсон байдаг. Бас ингээ юмных нь үн мөн ингээ drop хийх юм бол шууд яана би ч одоо яах вэ ингээ юм стоко зарах ч юм уу тий. Тэгээ эсвэл онлайн амар хайп дагдаг. Nvidia-гийн сток юм болсон биз дээ. Nvidia-сэн гэж штэ. Шууд Nvidia авдаг ч юм уу тий тэр мөнгөөрөө. Эсвэл бүр emergency fund болтол хамаг мөнгөө ингээ инвест хийцэн. Тэгээ дараа нь ингээ гинт emergency мөнгөний хэрэг гарсан чинь хүшээ би тэрийг зарна гэ тэр үедэн тэр нь сток нь up down янз бүрж авах юм билүү тий ингээ мөнгө алдна. Тэгээ бас ингээд бас бүр 401k ингээд амар компани ч өгөөд ингээ бид нэр үнгүү мөнгө чамд матч хийя гэдээсэн чинь ингээ 401k-гээ ерөөсө enroll хийгээгүй тэрнээс match энтер аваагүй энтер байсан. Би бол яг тийм алдаа гаргасан. Зүгээр байр авах гэж байгаа болохоор зүгээр down payment-нтэй зүгээр ингээл мөнгө хадгалж ивэл тэр үнгүү тэндээсгүй чам мөнгө өгөө наашир гэсэн чинь no би down payment-нтэй мөнгө хадгална гээ явсан байгаа. За тиймэрхүү зүйлүүд байгаа. Тийм болохоор ингээд сайн тэрийг ингээд хараад ямар opportunity байна гэдгийг хараад одоо бүр юм хөгжсөн те ингээд Nerd Wallet энтергээр оронгууд ингээ ям зүрийн high yield savings account ямар ингээд шин product-нууд ингээ компани government гаргаж ийн гэх тэрийг сайн харах хэрэгтэй. Тэгээд бас эхэлж байгаа хүмүүс бол S&P 500-аас эхлээрээ. Ямар ч байсан like that's the safest stock you can buy. So if you don't know, bring амар risky санагдаад ингээд яахаа мэдэхгүй би хаанаас эхлэх вэ гэнгээ мэдэхгүй ингээд тийм үед бол S&P 500-аас эхлээрээ. Тэгээ бас нэг common mistake that I did. S&P 500-ийнхаа ингээд юу аагүй штэ. Үнийн буухыг ингээ хүлээ гэл ингээл амар хүлээгээд идэг байсан. Ковид болох гэж байна. Ковид болж байгаа юм чи авахгүй гэл ингээл хүлээгээд ингээ зөндөө юм олон жилүүдийг ингээ хүлээж мүлээгээд ингээ мөнгөө зүгээр HSA аккаунтанд хийцснээр нэ тэр гайрсоо инвест хийх ингээ хайцсан байсан. Тэр бол маш буруу. Тэр нь бол ингээ бүр хүүчгүй ингээ яачгүй зүгээр дээр ингээ хөвтөжсэн. Намайг ингээ трейд хийх хүлээгээд тэгсэн чинь би ингээ зориг орохгүй ингээ зүгээр ингээ хайцсан байсан. За тийм болохоор тэг зориг ороорой манайхаа ингээд эхлээгүй бол эхлээрээ тэг эхлэхдээ бас ингээд тэг ялангуяа ингээд married хүмүүс чинь ингээд нэг нь эхлэхээр нөгөөх нь бас ингээд тэр чинь нэрээ safe юм биш үү үгүй юм биш үү ер нь л stock чинь бараг gambling бидтэй тийм болохоор ингээд хэрэггүй юм биш үү гэд ингээд тэгж мэддэг. Энэ болохоор long term дээр нь тэгээд энэ нь болохоор ингээд бүр ингээд result нь гарцсан байгаа. Тэр нь болохоор хэдэн 100%. Тэгээ ялангуяа одоо ингээ AI гараад ингээ хөгжиж байгаа үед бол ингээ энэ 500 компани бол өсөх нь ойлгомжтой. Тийм болохоор тэдний стокийг аваад өсөлт нь ингээ хамт өсөё гэсэн бодолтой байх хэрэгтэй шүү. Тэр болохоор үнэхээр gamble ч гэсэн S&P 500 бол амар safe gamble гэж би хувьдаа бодож байгаа. Тийм болохоор тэрийг сайн бодоод үзээрэй. Тэгээ энэ болохоор ямар ч байсан financial advice биш шүү. Би зүгээр ингээд өөрийнхөө personal experiences-ээ ингээд өөрийнхөө сурсан зүйлээсээ ингээд share хийж байгаа болохоор яг нэг ингээд хүүшээ чамайг дагаа юм хийсэн шүү. Би ингээд чиний буруу шүү гэж битгий хэлээрээ.
За гэхдээ ер нь бол Америкт амьдарч байгаа хүмүүс маань ингээд энэ тэтгэврт гарах гэж байгаа бол эсвэл энэ тэтгэврт гарахгүй ч гэсэн энэ чинээс ингээд хоримтлал үүсгээ дараа нь ингээд тэтгэврт гараа Монгол руугаа явсан ч гэсэн эндээс ингээд аваад Монголтойгоо амьдрах боломжтой. Тийм болохоор энийг ингээд сайн маш бодож үзээд эхлээрэй л гэж хэлмээр байна. Тэгээд бас гэрийнхэнтэйгээ ингээд суугаад ярих боломж олдгүй шүү дээ. Тийм болохоор яг ингээд цаг зав гаргаа заяа. За өнөөдөр өстой жинхэнэ орой олоо гаднаас ордер хийгээд ч юм уу ингээд сууж агаад энэний тухай ярий гэдэг ингээд хоёлоо сууж агаад юм эхлээд ядаж аккаунтуудаа эхлээд ингээд ядаж HSA IRA аккаунтуудаа эхлээд тэр tax benefit-ийг аваад ингээд юмнуудаа contribute хийгээд эхлээрээ энэ жил гэж хэлмээр байна. Тэгээд энэ жил дотроо бас эхний агаас эхлэмээр байна. Тэгэх юм бол ингээд дараагийн 6 сарын benefit бас аав шүү дээ. Тийм үстэй. Тийм болохоор contribute хийж эхлээрээ. Тэгээд бас хүүхдүүдтэй хуримтлал үүсгэмээр байвал brokerage account бар хүүхэдтэй бүр тусдаа brokerage account. Яг өөрийнх чинь нэр дээр байна л да. Хүүхдийн нэр дээр байна гэх юм бол жоохон complicated юм байлээ. Хүүхд 18 хөрөнгөтэй тэр мөнгө аваад хаашиж явж болно. Тийм болохоор ингээд өөрийнхөө нэр дээр нээж байгаа ч юм хүүхдийн нэр дээр нээж байгаа бас болно л да. Тэгж нээж агаад бас хүүхдтэй хуримтлал үүсгүүлж эхлээрээ. Тэгэх юм бол та ингээд хүүхдтэй хадгалж байгаа мөнгө чинь инфляшнтэй тэнцээд ингээд яг ингээд худалдаа авах чадвар нь ингээд ижлэхэн яваад байна гэсэн үг. Тийм болохоор this is the best way to battle inflation in my opinion. Тийм болохоор сайн бодож үзээд эхлүүлээрэй манайхаа. Тэгээд ийм контент монгол хэл дээр хий гэж бодоод ингээд хүмүүстээс хэлмээр санагдаад хийлээ. Тэгээд өөр асуух зүйлүүд байвал бас бичээрэй. Тэгээд би бас бодож байгаад өөрийнхөө юм гаргаж ирсэн юм financial даатгал матгалтай юм холбоотой юмнууд алдаануудаа бодож байгаа гоё ингээд бичлэг хийж байна. Тийм болохоор follow хийгээрэй. За баярлалаа. Баяртай.